Сайн байцгаана уу. За намайг Онбаатар гэдэг Ховд аймгийн Чандуун сумын засаг дарга ийм хүн байна. Тэгээ. За өнөөдөр энд харуус нуурын хөвөн дээр бол мөнгөлөг шагшуурыг болоод Ховд аймгаас болоод зохион байгуулж явуулж байна. Энэ жилийн мөнгөлөг шагшуурын онцлог нь бол олон хүн хамрагдсан. Одоо тэгээд бас 1-2 өдөр бас агаарт гараад нэг сайхан болж байна. Тэгээ энд бол одоо өнөөдрийн багцаагаар бол нэг 20 мянган хүн бараг хамрагдаж байна. Өнөөдрийн мөнгөлөг шагшуурт бол. За зохион байгуулалт бол урд жилийнхээс бол онцлогоор бол зохион байгуулалт ер нь сайн байна. Тэгээд бүх энд юун дээр бол мөсөөр бол бүх юунуудыг бол хийсэн байна. Бүх юм тэгээд машин дэргийг бол энэ юун дээр гаргахгүй, мөсөн дээр гаргахгүй энэ гэр өдөг бол бас мөсөн дээр гаргаж барихгүйгээр бас онцлогтой байна. Тэгээд одоо энэ 17 сум бол гэр барьсан байгаа. Өөрсдийнхөө онцлог харуулсан гэр. Чандуун сумын хувьд бол одоо Ховд аймгийн хэмжээр 3 галах сумын нэг байгаа. Тэгээд одоо галах гэр юм бол барьж битүүхэн оролцож байна. Мөн тэгээд бас Чандуун сумаас бол энэ өнөөдрийн мөнгөлөг шагшууруудаар 10 чирэг гарсан байгаа. Тэрний 7-ыг нь бол Чандуун сум болон морин чирэг гаргаж бас нэг хүмүүсийн малчтын нэг орлого их анхны бас үүсвэр одоо тавигдчих байна. Бас тэгээ бас Чандуун сумаас бол тэмээтэй хүмүүс ирсэн, мортой хүмүүс ирсэн байгаа. Тэмээ одоо тэгээд Чандуун сумын бэрээнд болсон панжигны бид бол тэмцээн бол явж байгаагаар бас онцлогтой байна. Өнөөдөр мөнгөлөг шагшуур. За манай сумын хувьд бол дөрвөн багц төрлөө багцаар бол бас хөрөнгө оруулалтын чуулганда бол энэ бизнесмэнүүд санд болгосон байгаа. Нэгд нь аялал жуулчлал, хоёрд нь хөдөө аж ахуй, гуравд нь болохоор дид үтцэц, дөрөвд нь болохоор газар тариад гэсэн дөрвөн чиглэлээр бол санд болгосон байгаа. За энэ чинээс бол Чандуун сумын хувьд аялал жуулчлалыг бол хөрөнгө оруулалт бол нэлээд сонирхож байна. Одоо дөрвөн нуурын хөвөн дээр манайх бол аялал жуулчлалын бол эхний бол суур тавигдсан явж байгаа. Тэгээд энэ аялал жуулчлалыг бол хөрөнгө оруулагч бол ер нь энэ одоо хөгжихэд бол одоо гол бол танаа сумын төшөглөгийн дөрвөн нуурын чинь одоо төшөглөн хөгжих боломжтой байна гэсэн ер нь бол аялал жуулчлал хөрөнгө оруулалт бол нэлээд бас санд бол ирж байна.